За сүүлийн логарифмын шахаад тэгээд 12 дугаар байна. За дэлгэр сайхан алгасмаа юу. За дэлгэр сайхан. За сайн мэцгэнэ. За би энэ чатан дээр юу таглаа. Линк тавьчлаа. За одоо юу шеэр хийх юу. За навчаас сэндээ хөшөөр орж ирсэн байна. За толон багшаараас өнөөдрхөө за эхэлье. За өнөөдөр миний ярьсан сэдв болохоор 12 дугаар ангийн зэрэг ба логарифмын харилцан амарлыг бол логарифмын чанаруудын мэд хэрэглэх гэсэн сэдвийн өрөөнд бэлдсэн байгаа. За тэгэхээр Grasberg-ийн мет дээр тэнцвэрлэлийг логарифм ашиглан бичээрэй гэсэн даалгаврыг өгч болно. За энийг яаж хэрхэн хийх вэ гэхээр за 2-ын 6 зэрэгт байгаа тийм үү? За тэрний 2-ыг 64-ийн доор аваачиж өгөх юм бол логарифм 2 суртаа 64 болно гэсэн үг. За тэнцвэрлэлийг логарифм ашиглан бичих байсан болохоор ингээд болж байгаа. За ингээд submit хийнэ гэсэн үг. За дараагийнх нь. За 6-г x-ийн зэрэг болгоорой гэсэн байгаа. 6-г x-ийн за энэ артталтанд тавьчих юм бол артталт нь гарчиж байна тийм үү? За артталтанд тавихгүйгээр яг x-ийн дээр нэг цэнхэр 6-аас гарчиж байгаа. Тэн дээр тавих юм бол логарифм 4 суртаа x-ийн 6 зэрэгт болно гэсэн үг. За дараагийн даалгавар. За үржүүрийн логарифмын чанарыг ашиглан бодох байгаа. За логарифм 8 суртаа 32-ыг 32 дээр нэмэх нь 8 суртаа 2 байгаа. Энийг нэмэх тэмдэг дээр дарах юм бол дотор логарифмын доторх илэрхийлэлүүд хоорондоо үржигдээд за үржүүлье. За 8 суртаа 64 буюу за логарифм дээр нь дарах юм бол логарифм маань шууд өөр бодогдож гарч ирнэ гэсэн үг. Баярлалаад гарч ирнэ гэсэн үг. За ингэж бодох юм байна. За бүгд хийчих шиг байна. За тэгвэл дараагийн даалгаварт оръё. За энэ даалгаврыг яг яаж хийх байсан бэ гэхээр за энэ 2-ыг 2 логарифм 6 суртаа язгуур дор 5 байгаа тийм үү? За энийг хооронд нь шууд хасах гэхээр болохгүй. За тэгвэл 2-ыг язгуур дор 5-ын зэрэг болгож авчиръя. За тэгэх юм бол энд язгуур дор 5-ын квадрат болж байна тийм үү? За энэ квадратыг дотогш нь орж үржүүлж өгнө. За энэ дээр хэрвээ 5 дээр дарчих юм бол 25 болчихно. За ингэхгүйгээр шууд язгуур дээр нь дарчих юм бол эндээс язгуураас нь чөлөөлөгдчихнө гэсэн үг. Нэг үйлдэл хэмжиж байгаа гэсэн. Арай төрөлж байгаа гэсэн. За тэгвэл одоо эндээс хасах тэмдэг дээр дарах юм бол хуваагдах буюу за эндээс хэрхэн хялбараар үржүүлж болох вэ гэхээр 5-ыг 125 дээр авчиад тавьчих юм бол хариу нь гараад ирнэ гэсэн үг. За дараагийн даалгавар оръё. За энэ дээр хооронд нь хасах гэсэн чинь мэдээж логарифмын суурь өөр байгаа учраас бид нар логарифмаа тус нь хялбарчлах болохоор юм тийм үү? Тэгвэл логарифм дээрээ даръя. Тэнгүүд логарифм 6 суртаа 216 3 болоод за арийнх нь болохоор 2 болоод за эндээс 1 гэсэн хариу маань гарч ирж байна. За дараагийнх нь. За энэ дээр болохоор за түрүүн хийжсэн үйлдэлийн уруу гэсэн үг. За уучлаарай би энэ дээр тавьчлаа. За эндээс хэрхэн бодож болох вэ гэхээр за мэдээж ихний илэрхийлэл бол логарифм 5 суртаа 25 байгаа учраас логарифм дээр дарахад хялбарчлагдчихна. За тэгсэн чинь эндээс хэрхэн хялбарчлах болох вэ гэхээр энд язгуурын дээр 2 удаан дарангууд 2 гэсэн тоон гараад ирнэ. Энийгээ урагшин чирлээ. Чирэнгүүд нэг цэнхэр зураас гарч ирж байна. За тавилаа. Тавингууд юу болох вэ? Гэхээр за логарифм 3-тай 3-ыг хуваах нь 2 болчихлоо. За эндээс мэдээж хэлбэрчилж юм бол ийм болно гэсэн үг. За эндээс цаашаа бол түрүүний үгцэнтэй адилхан ижил хөвөр өгөөд хариугаа гаргаж чадна.
За дараагийн даалгавар дээр болохоор зөв хариулт сонгох даалгавар өгсөн байна. За өмнөх даалгавар дээр. За энэ даалгавар дээр асуух зүйл байна уу? Юу анис юм бэ? За дараагийн даалгавар дээр болохоор зөв хариулт сонгох даалгавар байгаа. За мэдээж хариу нь 4-ийн логарифм 4 сүртэй 5 гэдгээс 5. За 9 сүртэй логарифм 9-ийн логарифм 9 сүртэй 4 гэдгээс 4 буюу 5-аас 1 гээд 1. 5-аас 4 гээд 1 гэсэн хариу гарч байгаа. За бүгдээрээ даалгаврууд дээр анализ хийе. За Синга багш маань дууссан харагдаж байна. Гэхдээ 7 дугаар даалгавар дээр 18 үйлдэл хийж гаргасан байна. За энэ дээр болохоор хэлбэрчлэгтэй гараад ирсэн байна. За энд Мөнхцөл багш маань 7 дугаар даалгаврыг хараахан дуусаагүй байгаа л те. Цолмон багш 4 дугаар даалгавар дээр явж байна. За цолмон багш маань яасан бол цолмон багш байна уу? За ерөнхийдөө бүгд дууссан харагдаж байна. За тэгэхээр өнөөдөр логарифмын чанарууд дээр болохоор ингэж ашиглаж болох нэ. За энэ хүрээд минийх дуслаа.